Оросын албаны улсын стандартчлал техникийн зохицуулал хэмжил зүйн газартай манай улсын стандарт хэмжил зүйн газар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн онд Оросын албаны улсын стандартын байгууллагын төлөөлөгчид манай улсын стандартын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бол эх оны 5 дугаар сард манай улс Оросын албаны улсын стандартын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар талууд уулзалтын үеэр тохиролцлоо. Мөн хоёр хүнийг докторийн сургалтанд хамруулахаар болсон Оросын албаны улсын талаас зардлыг хариуцаж сургахаар боллоо. Оросын албаны улс бол стандарт хэмжил зүйн тогтолцоогоор өсрөнгүй дэвшиж байгаахан нөгөөтэйгүр манай улсад мөрдөгдөж байгаа ихэнх стандарт Оросын албаны улсын загвараас ихтэй. Тиймээс Оросын албаны улсад хүнээ бэлтгэснээр салбарын боловсон хүчний нөөцөө нэмэгдүүлэх шинэ стандартад суралцах гээд олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. Оросын албаны улсын стандартын байгууллагын дарга Владимир Иванович Абрамовтой уулзаж тодорхой асуудлуудыг бид тохирсон байгаа. Ялангуяа Монгол улсын засгийн газрын хөтөлбөрт зорилго болон орсон тохирлын үргэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ хэлцэр байгуулах энэ асуудлыг бид ярьж 2017 онд энэ асуудлаар хэлэлцэж гэрээ хэлцэр байгуулахаар тохирлоо. Мөн стандартчил хэмжил зүйн байгууллагын ажилтнуудын агсан төвшний сургалтыг Оросын албаны улсад зохион байгуулах, энэ сургалтанд дэмжлэг үзүүлэх талаар бол бид нар бас ярьж тохирсон. Тухайлбал стандарт хэмжил зүйн чиглэлээр ажиллаж байгаа манай ажилтнуудыг агсан төвшний буюу докторийн зэрэг хамгаалах сургалтанд Оросын албаны улс бол сургалтын төлбөрөөс чөлөөлнө гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. Монгол улс Оросын албаны улсын хооронд ард түмний найрамдалт харилцаанаас гадна хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа стандартын байгууллага хооронд өнөөдөр хугацааны нэгт холбоотой явсаар ирсэнд баяртай байдаг. Одоогоор бид салбарын төвшөнд байгуулсан санамж бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид стратегийн төвшөнд улам илүү хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Оросын албаны улс бол том зах зээлтэй орон учраас стандартын олон мянган туршлага дээр тулгуурлан орчин үеэ дагаж тогтолцоогоо шинжлэх, уялдуулах бодлого баримталдаг. Тиймээс харилцан туршлага солилцох, салбар хоорондын үйл ажиллагаанд нэвтрэх, нутагшуулах зэргээр хөрш улсын хүрээнд холбогдсоор иржээ. Олон улсын стандартын байгууллагын чуулганы үеэр хоёр орны төлөөлөгчид уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны хүрээнд ойрын ирээдүйд хийгдэх ажлуудаа инхүү ярилцаж тохиролцлоо.